зөв дадал гэж ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүн болгоны хувьд зөв гэдэг хэмжүүрч аяга өөр шүү дээ. Тий амьдралын өссөн орчин одоо юу гэдэг нийгмийн байдлаас шалтгаалаад зөв гэдэг үгээр. Тэгэхээр зөв гэдэг үгийг одоо яг энэ зөв дадалч гэдэг юм уу зөв сайхан сэтгэл дээр яаж хэмжиж байгаа. Тэгээ тийм хэмжигдэхүүн байна уу? Хэмжиж болох уу? Хэмжиж болно. Зөвхөр ер нь бол таны асуулт зөвлөд энэ нэлээд гүн асуулт шүү дээ. Яг юу зөв юу үнэн гэх юм дээ. Тийм. Шинжлэх ухаан үнийг юмыг үнэн үү зөв буруу гэдгийг судлахдаа дандаа учир шалтгааны үүднээс судалгаа шинжилгээ нотлохоо одоо юу гэх юм шинжилгээ хийж хэмжилж тэгжиж бодит байдлын байгаар танад энэ яг зөв юм байна гэдээ таньж мэддэг шүү дээ. Бурхан шашин ч гэсэн яг ажил. Энэ бодит байдал дээр зөв одоо юу гэх юм ямар юм байна гэдгийг олон талаас нь судалж шинжилдэг. Маш олон талаас нь судалж шинжилдэг. Тэгээд үнэхээр бодит байдал дээр улаан юм байх юм бол энэ яг улаан гэж таних юм бол энэ зүгээр таньж байгаа. Бодит байдал дээр улаан юм байх юм бол тэр бид нар судалж шинжилсээр байгаа энэ чинь улаан юм байна гэд бодит байдалтай ямар ч зөрөөгүйгээр сэтгэл тухайн зүйлийг таньж чадах юм бол тэрийг зөв таньж гэж байна. Тэгэхээр зөв гэдэг ойлголт маань яг хөхөр бодит байдалтай зохицчихвэл зөв, бодит байдалтай зохицохгүй бол буруу. Одоо яаж байгаа шүү дээ. Сайхан сэтгэл, зөв сэтгэл гэж ярьж байгаа юм. Тэгэхээр тэрний хэмжүүр нь юу юм бэ гэхээр таны өөрийн сэтгэл гэсэн үг. Таны өөрийн сэтгэл амар амгалан хүсэж байгаа, зовлон хүсэхгүй байгаа. Хэн нэгэн тань руу ууралж уцаарлах юм бол таавал хэцүү байдалд орно. Тийм учраас би бус руу уурлах юм бол тэр хүн ч гэсэн хэцүү байдалд орно гэдгийг та мэднэ гэсэн үг. Тэгэхээр таны өөрийн сэтгэлийн тэр мэдрэмж, тэр төлөв байдал болов хэмжүүр. Таны яг хэмжүүр болно гэсэн. Тэр хүн надад туслаад байх юм бол би жаргал гоё шин. Хүн надад хорлоод байх юм бол би тухгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ утгаараа энэ талаасаа хэмжүүр бүрхнэ шин. Тэгвэл өөр нэмээд ойлгож болох юм шүү дээ. Нөгөө өөртөө хүсдэг бүх сайхан зүйлийг бусдад хүсээ. Яг тэр одоо тэрний арга замыг тавьж өгөх юм те. Би өөртөө зовлон уур уцаарыг бусдаас авахыг хүсдэггүй шигээ бусдад өгөхгүй байх. Ер нь бол энэ зөв сэтгэл хөдлөлт юм шүү дээ. Хэмжүүр нь өөр таны өөрийн сэтгэл гэсэн. Таны өөрийн мэдрэмж сэтгэл.